За энэ бичлэгийг үзэж байгаа тэр мөчийн минь хүргэе хариута. Өнөөдөр дэлхийн хөгжлийн тухай, хүмүүсийн хөгжлийн тухай товчхон ярьж өгөхөөр шийдлээ. Дэлхийн эрдэмтэд 4.5 тэрбум жилийн насжилтаа гэж судалж тогтоосон юм байна. За гэтэл Аягатын гэр бүлийн өгч байгаа мэдээлэлээр бол дэлхийд 5 тэрбум жилийн настай. 30 сая жилийн өмнө галактикийн холбоо дэлхий дээр оршин буй хүмүүсийг дэлхийн уугуулуудыг мичтэй төсдөө зөвхөн амьныхаа төлөө, хоолныхоо төлөө амьдардаг тийм амьтанлаг амьтан байсныг өнөөдрийн босоо чиглэлтэй босоогоо хоёр үл дээр явдаг, хоёр гартаа толгойтой оюун ухаантай ийм хүмүүсийг Homo sapiens гэж хэлдэг тийм. Ийм төрлийн хүмүүсийг бий болгоход тусалсан юм байна. За тэрнээс хойш 5 сая жилийн дараа буюу 25 сая жилийн өмнө манай дэлхий дээр Орионы ахлагч Пегасос, бид нар Сатан гэдэг нэрээр нь маш сайн мэддэг. Өөрийн хүүхэд болох Апишикло нь бол Сириус А-гийн гаралтай ийм хүүтэйгээ хамт хоёлоо энергийн жижигрэнийхээ төвшөнд унаж өөрийнхөө атаархал сэтгэлгээний бохирдлоос болоод эрчим төвшөнд унаж дэлхий дээр ирсэн байдаг юм байна. Тэгээд дэлхий дээр тэр хоёр ирснээс хойш дэлхий дээр асар олон бурхтууд бий болсон юм байна. За тэгээд тэд нарыгаа шүтэж дэлхийн хүмүүс өнөөдрийг болтол амьдарсан байдаг юм байна. За маш товч ярил юм. Тэгэхээр 25 сая жилийн өмнө бууж ирсэн Сатан Апишикло Энки энлил нь хүн, Энки нь аав нь. Энэ хоёр дэлхий дээр бурхтын дүрд тоглож өнөөдрийн дэлхийг оюун санааныхын төвшөнд бий болгосон байдаг юм байна. Ийм учраас өөрийгөө таних аялал зайлшгүй дэлхийн хөгжил дэлхий дээр болж байгаа зүйлтэй холбогддог. Яагаад гэвэл хүн өөрийгөө хинбэг танихгүйгээр цаашаа ухамсартаа тэлж байна. Сэрсэн хүн гэж хэлэх боломжгүй юм байна л та. Тэгэхээр манад өнөөдөр Библийг асар их сурталчилдаг Монголд бол өчнөө сүмүүд байдаг, сүмийнхэн байдаг. За эдгээр нь Апишикло буюу Люциферийг Люциферийн тэр хоёр аав хүү хоёр нэг зорилготой. Гэсэн мөртлөө нэг нь харанхуйн тухай дүр тоглож, нөгөөт нь гэрлийн дүр тоглодог. Хүүн гэрлийн дүрт тоглодог. Хүүн хэмб Люцифер, Апишикло. За ингээд Люцифер гэрлийн дүрт тоглож, Сатан нь харанхуйхаа дүр тоглодог. Зорилго нь нэг. Тэгвэл өнөөдөр хүртэл бид нар яасан байх нь сайн сайхан болж байна гэж бодож бүх зүйлс маань бүгд гэрэл хуурамч тоглолт болдог. Альч улс оронд альч нийт хэмт нийгэмдтэй нийгэм гэж ярьж бид нар нийгэм гэж ярьдаг. Би бол энэ нийт хэм гэж ярьдаг. Энергийн нийт хэм. Энергийн төвшин энерги тэднэрт автастат байдаг. Тэд бид нарыг маш олон юмар өнөөдрийн дэлхий дээр үйлчилсэн олон юмар өнөөдрийн дэлхий дээр би олон юмыг бий болгосон. За тэрийг бид нар суралцаад өнөөдөр хүртэл амьдарсан юм байна. За тэгэхээр жинхэнэ үннийг хүний хинбэ гэдгийг хэн илчлээд байна вэ? Галактикийн холбоо. Галактикийн холбооны ахлагч ерөнхийлөгч Икай, Тагета одны ахлагч Икай. Түүний гэр бүл өнөөдөр дэлхий дээр яг жинхэнэ үннийг илчилж байдаг. За тийм учраас үл үед би өөрийгөө таних аялал дээр Икай Жудит хоёрын хүү, Икай Ая хоёрын хүү, Аянд дарих. Дэлхий дээр хүний төрөл хүнд хувилгаан дүр болоод ирсэн Кабамур
Икаийн хүү, Икаи ахлагчийн хүү Кабамур түүний эхнэр Ая бурхны хувилгаан дүр Юдит хоёрын одоо илчлэлийг бид нар дамжуулж байдаг. Ухамсар энерги сүнсний хувьд бол хүн дотоодоос авах боломжтой. Би бол баталгаа ирдэг байхгүй өөрийнхөө дотоодоос авсан мэдээлэлтэй. Баталгаа ирэхдээ би тэд нарыг 24 оны 4 сар хүртэл би хуурамч гэрэл дааж ирсэн байгаа юм. Тэгээд тэр хуурамч гэрэл яасан гэхээр Q гэдэг юм бид нар таниулсан. Тэр Q одоо Кеннедигийн одоо нас орсон Кеннеди Роберт шүү дээ. Тэрийг амьд гэж хэлээд за Кеннеди Роберт бол одоо дэлхий дээр өөрчлөлт хийх хүн юм байна гэд Кеннеди Робертыг бид нар шүтцгээсэн. Гэтэл Кеннеди Роберт бол нас орсон. Үнэхээр нас орсон. Харин тэдний үеэл нэг Кеннеди байгаа юм байна лээ. Тэр нь саяхан Трамп одоо ерөнхийлөгч болсны дараа бас нэг юуг яга гарчив та. Тэр үеэл нь ямар ч байсан нэг албан тушаалд очиод одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За Трамп гарч ирснээр Америк өөрчлөгдөж эхэлсэн. Яагаад гэвэл Трамп бол Галактикийн холбооны сонгомол хүн, сонгогдсон хүн. Дэлхийг одоо Америкийг өөрчлөх. Америк өөрчлөгдсөнөөр дэлхийг өөрчлөгдөн. Дэлхийд явуулж байгаа үйл ажиллагаа өөрчлөгдөн. Харин нөгөө Питгосокс Афишикл хоёр яач вэ? Тэр хоёрыг хорьсон, Атлантид хорьсон байгаа. За ингээд дэлхийд явуулж исэн үйл ажиллагаа өөрчлөгдөх боломжтой болсон. Гэтэл нөгөө бидний яриад байгаа алтан эрен, бомбын эрен, шин эрен, 5D дэлхийн энтер гэдэг бүгд тухайн хүний ухамсарын сэргэлттэй хамааралтай зүйл байгаа байхгүй. Яагаад гэвэл шилжилт бол өөрөө ухамсарын сэргэлтнээс үүдэлтэй байх нэ. Тийм учраас энэ бүхэн ерөөсөө бүгд холбогддог. Өөрийгөө таних аялалч гэсэн анинтай холбогддог. За өөрийгөө таних аялал нь эхлээд хүн өөрийнхөө хинбэг мэдэх ёстой. Хинбэ? Хүн хин юм бэ? За 30 сая жилийн өмнө галактикийн холбоо сармагчтай төстөө зөвхөн амьд үлдэхийн төлөө, хоолныхоо төлөө тэмцэж байсан сармагчтай төстэй амьтныг өнөөдрийн Homo sapiens төрөлзөл болгон өөрчилсөн юм байна галактикийн холбоо. Оюун санаатай ийм хүн бий болгосон юм байна. За тэгвэл одоо дахиад өөрчлөх гэж байна. Тэдний гэрлийн тусламжтайгаар, энергийн тусламжтайгаар ухамсарын сэргэлт буй болох нэ. Дэлхий дээр 200 сая орчим оддын үрс байдаг. Энэ оддын үрс нь дэлхий дээр хүний биед орж тулж яваа ухамсараа дэлэх гэж яваа оддын үрс юм байна. Элохимийн 5 од буюу Андромед, Сириус, Плейад, Арктур and Орион орно. Орионы ахлагч нь бол Питгосокс байсан. Гэхдээ тэр эрчмийн төвшөнд унсан учраас дэлхий дээр ирж хүүтэйгээ хоёулаа Афишикл хүүн Сириус Агаас гаралтай Люцифер гэдэг нэрээр нь дэлхийнхэн танина. За тэр хоёр бол асар их одны дүрт тоглосон байна. Одны дүрт чи бурхны дүрт тоглосон юм байна. Гэтэл жинхэнэ бурхан гэж бид нарыг хэлдэг тэр зүйл яах нь оршин буй бүхэнд уусан хамт оршиж байдаг. Тэрний хүчээр өнөөдөр орчлын ертөнцийн систем бүхэлдээ хөдөлж ажиллаж байдаг байна. Буй бүхэнд байна. Буй бүхэнд оршин буй бүхэнд байгаа хэрэг юу яах нь? Сүнстэй бүхэнд бурхан оршин өөр оршин байдаг байна. Тэгэхээр өөрийгөө таних аялал яг ингэж л холбогддог. Бид нар өнөөдрийн хүртэл гадагшаа хандлагатай гадаад 5 мэдрэхүүгээр мэдэрсэн зүйлдээ хөтлөгдөж амьдрсан бол өнөөдөр ухамсарт сэрэх, үнэт сэрхийн тулд дотоод 5 мэдрэхүүдээ хөтлөгдөх зайлшгүй шаардлагатай болсон. Дотоод 5 мэдрэхүү. За энэ дотоод 5 мэдрэхүүг ямар тохиолдолд бид нар мэддгийхээр мэдрэмжээ анзаарсан тохиолдолд, аливаа зүйлд төвлөрсөн тохиолдолд, ямарваа нэгэн юмд богинохон ч гэсэн анхаарал өгсөн тохиолдолд бид дотоод 5 мэдрэхүүгээ өөрөөр хэлбэл оюун санаагаа төр унтрааж
ухамсараараа ажиллах боломжтой нөхцөл бололцоог өөртөө олгож өгдөг юм байна. Тэгэхээр хүн эхлээд өөрийгөө хинбэг танихын тулд хүн гэдэг энэ амьтан чинь одоо Homo sapiens дүрс хэлбэртэй энэ хүн чинь оюун санаатай, ухамсартай, амьсгалтай зүрхэн цохилдог, бүхэл бүтэн систем ажиллуулж байж амьдарч байдаг энэ хүн гэдэг энэ амьтан чинь юуны хүчинд зүрхэн цохилж, амьсгалж, юуны хүчинд систем нь ажиллаж байдгийг бүрэн утгаар нь мэдж байж тэр хинбэ гэдгээ мэдсэрнэ. За ингээд хинбэгийн мэдсэн хүн өнөөдөр өөртөө яаж ажиллахаа мэдээд явцдаг. Тэгэхээр хүн бол ерөөсөө би сүнсгээд нэг бичлэг дээр хилээд өгсөн байгаа. Хүн сүнстэйгээ нэгдэж байж бүрэн бүтэн хүн болно. Сүнсгүйгээр та хинч биш байхгүй. Учир нь тэр бурхан буюу сүнс чинь оршин бүхэнд оршин байдаг юм аа хамтдаа. За тэгээд одоо би та нарт жоохон эмгэнэлтэй юм ярьж өгөх гэж байна. Сатанизм, люциферизм, изм болтлоо дэлхий дээр хөгжсөн. Социализм, коммунизм, феодализм гэдэг шиг. Энэ хоёр дэлхийг 25 сая жилийн турш эзэнсэн. Гэхдээ изм болтол хөгжсөн. За үүний хамгийн тод жишээг би өнөөдөр та нарт хэлж өгөх гэж байна. 16-7 дугаар зууны үед хааны гайгүй тийм сурвалжид гэр бүлийн нас биед хүрээгүй онгон охтор сатанизм буюу педагогт тахил өргөдөг. Хүнээр хүүхдээ онгоо охтор тахил өргөдөг ёс заншил манай дэлхий дээр байсан. Энийг бид нар түүхээс мэднэ. За гэтэл энэ хүнээр тахил өргөдөг энэ үйл ажиллагаа харамсалтай нь өнөөдөр хүртэл манай дэлхий дээр үргэлжилсэн. Яаж вэ гэж вэ? Аборт. Тэгэхээр эмнэлгийн ажилтан эмэгтэйчүүдийн эмч нар, нас биед хүрсэн эм хүмүүс, зарим нас биед хүрээгүй эм хүмүүст санамж анхаарал болгож би энэ одоо мэдээллийг та нарт өгөх гэж байна. Бид нар хүсээгүй жирэмслэлтээс, хүсээгүй секс, дур тачаалтаа авсан сексээс болж жирэмсэлдэг. За тийм байгалийн одоо сүнслэг үйл явц. Энэ одоо хоорондоо эм хүмүүс хоорондоо одоо бэлгийн ажил хийх нь бурхны эрчмийн дээд үйл ажиллагаа. Энэ эрчмийн дээд үйл ажиллагааг зүгээр нэг хурцл мэт болгож доод эрчмийн үйл болгосод өнөөдөр гол эмгэнэл нь оршиж байна. За ингээд доод жижиргээний эрчмийн үйл ажиллагаа болсноороо бид нар эмэгтэйчүүд нь хүсээгүй жирэмсэлж, хүсээгүй хурцлд орж, эрчүүд нь одоо дур тачаалаа тайлж гэдэг ийм ердийн ийм заваан дур тачаалын зүйл болгоцсон байхгүй бурхны үйлийг. За ингэснийхээ үр дүнд хүсээгүй жирэмсэн болдог. Өөрөөр хэлбэл яг үр тогтох тэр мөчид сүнс бүрэлддэг байхны эм 2 эс нийлэх тэр мөчид тухайн хэвлэлд бий болж байгаа хүүхдийн үрийн сүнс нь яг хамт ирдэг. За энэ бурхны буюу энэ сүнслэг үйл ажиллагааг бид нар аборт гэдэг юмар таслан зогсоодог. Ингэснээр бид яах нь сатанизм хүнээр тахил өргөдөг болсон байна. За энэ бол дэлхийд хавтгаарцсан зүйл шүү дээ. Ялангуяа Монголд 90 оноос бол нас биед хүрээгүй хүүхдүүд ч хүртэл жирэмсэлж ингэж бохир ирчмээр сатанизмыг хооллсон байх нэ. Өөрөөр хэлбэл
16 дугаар зууны үед тэр эртний зууны үед тахил өргөдөг үйл ажиллагааг бид нэр одоо хүртэл үргэлжлүүлж байна. Хэлбэр дүрсэн л өөрчлөгдсөн болохоос биш хүний амийг шууд утгаараа бид нар устгаж идэг, алж идэг, хүн алж идэг байна. Тэгэхээр ийм харамсалтай мэдээ, ийм харамсалтай муухай юмнаас хүн болгоныг одоо хол байгаасаа нэгэнд л хүн болоод төрөлцсөн, нэгэнд л тэр бурхны үйлийг хийдэг, дээд эрчимийн үйлийг хийдэг юм физиологтой учраас бид нар энэ одоо байгалийн зүй тогтолтоо маш ухамсартайгаар хандаж өгөх зайлшгүй шаардлагатай болсон юм байна гэдгийг би өнөөдрийнхээ мэдээлэлээр та бүхэнтэйгээ хуваалцж байна. Ингээд та бүхэн өөрөө өөртөө хайртай, өөрөө өөрийгөө хямгадаж, өөрөө өөрийгөө захирч, оюун санаа дурхслийн түвшинд биш, ухамсарын түвшинд өөрөө өөрсдийгөө удирдах ингэж зөв зүйтэй авч яваасаа гэж энэ мэдээллийг өглөө. За дараагийн мэдээлэлээр дахин уулзтлаа, баяртай. Ад жаргал хүсье бүгдд нь хайр гэрэл илгээ. Сүнс бол хайр юм байна. Үнэмлэхүй хайрын эрчимтэй гэрэл юм байна. Бид өнөөдөр гэрлээ буюу монголчуудын хэлдгээр дотоод галаа асаах зайлшгүй шаардлагатай болсон. Гадаад 5 метрхүүдээ удирдуулж биш, дотоод 5 метрхүүдээ удирдуулж, өөрийн мэдрэмжээ анзаарч, өөрийнхөө мэдрэмжийн өгөгдөж байгаа өгөгдлийг зөв тайлж уншиж, түүндээ хөтлөгдөөсөө гэсэн үгнээс энэ мэдээлэл би маш товчхон өнөөдөр хүргэж байна. За дараа уулзтлаа, баяртай.